Хавар намар нь хавчаад өвөл зөнгүй болно гэдэг монголчуудын зөрүүг байдаг. Өөр амьсгалын өөрчлөлт гэдэг дан ганц дулаарл бус, ан гачиг, үер, хар шуурга гэх мэт байгалийн гамшигт үзэгдэлтэй мөн холбон тайлбарладаг. Улбар шар тэмдэглэгээ нь цаг агаарын гамшигт үзэгдэл, хүний үзүүлэх нөлөөлөл байгаа газруудыг төлөөлж байна. Өөр амьсгалын өөрчлөлтөд хүний оролцоо хэрхэн нөлөөлж буйг ойлгоход амар хялбар болохын тулд сүүлийн 20 жил гарсан 140 ижил төстэй судалгааны өгүүллийг харьцуулж цаг уурын гамшигт үзэгдлүүдийн шалтгаан үр дагавар юу болох тухай харилцан хамааралт зураг гаргажээ. Цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн 63% нь хүний нөлөөллөөс, харин 32% нь дүгнэлт хийх боломжгүй эсвэл хүний шууд нөлөөллөөс хамааралгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Агаарын хэм хит халах үзэгдлийн 48 тохиолдлыг шинжилэхэд 85% нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор илүү ноцтой түвшинд хүрдэг болохыг тогтоожээ. Гэхдээ 2010 онд Оросын холбооны улсад болсон хит халалтын учир шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй огт холбоогүй хэмээн дүгнэлт хийгдсэн нь эргэлзээ дагуулж буй юм. Мөн байгалийн гамшигт үзэгдэл болох үерийн шалтгаан уур амьсгалын өөрчлөлтөөс болсон нь нийт тохиолдлын 45% байгааг харьцуулсан судалгаагаар тогтоосон байна. 28% нь ямар нэг их үүсвэр үлдэцгүйгээр, харин 24% нь тодорхойгүй шалтгаанаас гэжээ. Гэхдээ зарим судалгааны өгүүлэлт дурдсан уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшигт үзэгдэл үүсэх хүчин зүйлд нөлөөлдөггүйг дурдах хэрэгтэй ба нийт өгүүллийн ерөнхий дүгнэлтийг гаргахад уг тоо баримт мөн чухал ач холбогдолтой юм. Ан гачийн тухай хийсэн 33 судалгааны өгүүллээс харахад 58% нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган гачиг улам ноцтой түвшинд хүрч байсныг тодтогсон бол 24% нь дүгнэх боломжгүй, мөн 15% нь ямар нэг тодорхой уялдаа холбоо байхгүй гэсэн хариу гарсан байна. Уур амьсгалын өөрчлөлт эрчим хүчний чиглэлээр мэргэсэн Carbon Brief сайтад дурдсанаар ан гачгийн их үүсвэр шалтгаанд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг шинжихийн тулд температур, хур тундас, хөрсний чийгшил гэх мэтчлэн аль хүчин зүйл тулгуурлаж үүсгэх чиг судалж байгаагаас хамаарна гэжээ. 2015 онд дэлхийн 200-аад улс орныг хамарсан Парисын хэлэлцээр уур амьсгалын өөрчлөлт олон оронд тулгарч буй асуудал болохыг харуулсан. Харин энэ жил уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж буй орнуудын нэг болох Америкийн нэгдсэн улс нэрээ татсан билээ. Парисын хэлэлцээрийн гол зорилт нь хүлэмжийн хийг багасгаж, эхийн дулаарлын хэмээг 2 Цельсиэс бага байлгах юм. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэхэд уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг судалгааны үр дүн нотолж байна.